Сайн байцгаана уу? Доронтой аймаг Баян улс сумын Багангийн багш Энхбаатар огтой Оксана байна. Миний бие Монгол улсын боловсролын их сургуулийг 2007 онд цэцэрлэгийн багш арга зүйч мэргэжлэр суралцаж төгссөн. 2007 оноос хойш тасралтгүй боловсролын байгууллага 19 дахь жилдээ үүнээс Багангийн багшаар 3 дахь жилдээ хөрвөн ажиллаж байна. Боловсролын удирдлагын магистр зэрэгтэй. Бага боловсролын багш нарын мэргэжлийн заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцаж хамтран ажиллах, шилдэг залуу багш тодруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ур чадвар 2025 уралдаанд шилдэг 10 багшид шалгарсан. Өөрийн мэргэжлийн хөгжил манлайллыг нэмэгдүүлэх, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, бүтээлч үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Дорндын багш 2025 уралдаанд амжилттай оролцож 2 дугаар барьт шалгарсан. 2025-аас 2026 оны хичээлийн жилд аймгийн шилдэг элтгэж шалгаруулах боловсролын шинжилэлт эцэг эхийн үүрэг оролцох сэдвт эрдэм шинжилгээний хуралд мэргэжлийн багш нарын бүлгээрээ хамтарч гэрийн даалгаварт эцэг эхийн оролцооны ач холбогдол сэдвээр илтгэл хэлэлцүүлж амжилттай оролцсон. Манай сургуулийн сурагчид зорилготой, тэмүүлэлтэй, солиотой сурагчид байх юм аа гэдгийг үрээд өгсөн хичээлийн жил ангимаар ингээд өөрсдөө ямар хоёулахаар ингээд төсөлтөө чи яг ямар зорилготой сурах вэ гэдэг зорилгыг бичүүлсэн байгаа. За тэгээ ингээд би зургийн хичээл дээр гой зурдаг болно. Энэ бол миний зорилго юм аа гэдэг манайгийн мэсэж өгсөн байна. За тэгээ энийг хаврын бид бас ингээд би бол энэ хичээлийн жил ийм зүйлийг сурсан, ийм зүйл хийж чадсан. Ингэж би өөрөөрөө багсан. Цаашдаа 3 гараанда ийм хийж сурна гэсэн зорилгоо бас ингээд хаврын дүгнэж бас ингэж ярьсан байгаа. За тэгээ энийг бас эцэг эхчүүдэд танилцуулсан хаврын хичээлийн жилийн төсөлтөө эцэг эхчүүд манайс сайн хүлээж аваад за эцэг эхчүүдэд бүгднийг хатгах хичүүлж авсан байгаа. Сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой тоглоомын арга зүйд суурилсан эдүүтэн цахим платформыг багшаас эцэг эх рүү, эцэг эхээс сурагч руу гэсэн чиглэлийн дагуу зохион байгуулан түүний үр дүнд тогтмол дээд түвшинд үнэлэгдэн ажиллаж байна. Аймгийн зөв ойлгон унших чадварыг үнэлэх, ойлгон унших хөндлөнгийн үнэлгээнд ангийн дундаж 71% үнэлэгдсэн. Математикийн массын олимпиадад ангиараа 4-р байранд шалгарсан. Нийт 3-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан хурдан унших чадварыг нэмэгдүүлэх хурдан уншигч шалгаруулах уралдаанд ангийн сурагч Сарнай 1-р байранд орж мөн ангиараа хамгийн хурдан уншигч ангиар шалгарсан. Сурагчдын амны хөлийн эрүүл мэндийн эрсдэл хүчин зүйлийг бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөв хэвшүүлэх зорилгоор хөдөө зөв угаа үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж хэвшээд байна. Өөрийн илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, байгууллага хамт олон эцэг эхэд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор хамтдаа хөгжиж талархал аз жаргалын эхлэл сургалтыг зохион байгуулсан. Өөрийн мэргэжлийн ур чадвар болон заах арга зүйг нэмэгдүүлэх, туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон улсын Teach for Mongolia хөтөлбөрт суралцаж, өөрийн сурсан мэдлэг туршлагаа багш нартаа түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Эдүүтэн цахим хичээлийг өөрийн бүлэгт хэрхэн амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа туршлагаа эцэг эх олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Unitel Group-тэй хамтран ажиллаж байна. Сургуулийн түүхт 100 жилийн ойгоор мэргэжлийн багш нарын бүлгээрээ хамтран 100 хүүхдийн гимнастикийг бэлтгэн ажилласан байна. Цаашид өөрийн мэргэжлийн ур чадвар болон заах арга зүйгээ дээшлүүлэн ангийн сурагчдын суурь чадварыг масаар нь хөгжүүлж байгууллагатай эерэг нөлөөллийг бий болгож мэргэжлийн багш нарын бүлгээрээ хамтран ажиллах болно. Бодит оролцоо, бодит хувь нэмэр.